Ивент тэтгэгч Шинэ Ярмаг цогцлбор хороол. Сайн байцгаана уу? Тагц. Юу вэ? Цаашаа. Сайн уу? Азарт болоо. Энэ мэдгүй наач. Энэ Дорнод аймгийн Нашбалар сумаас ирсэн үү? Бараг л төглөө. Улаанбаатар хотоос. Бараг л төгчсөн үү? За, ямар гэж хамтлаг вэ энэ ч та юу вэ? Хамтлаг уу хүн ам уу ерөөсөө бараг гэж. Сэтгэл. Итгэл. Сайн байцгаана уу? Бид хамтлаг байна. Төрөл бүрийн мэрэгжлээр суралцж байгаа. Урлагаас бусад салбарт ажиллаж байгаа. Янз янзын хүмүүс цугларсан тийм хамтлаг байгаа. Найралтууд уулна гэдэг чинь бие биенийгээ хүндэлж сурна, цаг барьж сурна, өшөө бие биендээ шаардлага тавьж сурна, зохион байгуулалтанд орж сурна, хамтдаа бас зовж, хамтдаа хөдөлмөрлөж сурж байгаа. Тэгээд энэ дотроос бид нар зөвхөн одоо 4 хоолоогоор олон хоолоо салж дуулаад тэндээс аз жаргалыг мэдрэхээс гадна одоо энэ чөлөөт цагаа тийм ээ бид нар ч одоо өөр мэргэжлийн хүмүүс байгаа хэрнээ чөлөөт цагаа яг нэг зүйл дээр төвлөрөөд яг тодорхой цаг хугацаанд нэгдэж чадж байгаагаа их сайхан юм аа. Ерөнхийдөө зүгээр миний ажиглаж байгаагаар найралтууны тухай ойлголт ерөнхийдөө бас нэг тийм хэвшмэл ойлголт байдаг. Тэгээд бид нар бас найралтууны одоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа. Гишүүнтэй юм бэ гэхэд За манай хамтлаг 35 гишүүнтэй байгаа. Нэлээд олоод оролцож байна. Энэ нөгөө яг одоо танай одоо хамтлагийг хараад тий. Одоо эн чинь дэлхийн хэмжээний шоу шүү дээ угаасаа тий. Монголчууд бол ерөөсөө одоо нэг 30-аад сая маяг юм шиг байна л гэж бодох юм шиг байна тий. Тэ та хэдийг сайн тэр YouTube дээр тавих юм шүү тий бүр нэрээ тий. Монголоо сурчлаад тий. За, үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн үү? Бэлэн. Бэлэн үү? Бэлэн! За, үзүүлээд өг. Following the pack, God's following their coats. The stars are red, tied round their throats to keep their little hats from falling in the snow. And I turn round and there you go, and like a UFO, and turn the white snow red as strawberries in the summertime. Тогтун. Take it, it's a shot in the dark, but I'll make it.
яг энэ үзүүлбэрээ ер нь хэр удаан бэлдсэн бэ? За энэ үзүүлбэрийг бид нэр өнгөрсөн жилийн Авьяаслаг монголчууд чав үзснээс хойш бэлдэж эхэлсэн бараг 1 жил гарав. Яг үгүй байдаг л юм биш вэ наа. Би яг энийг хүсчихсэн. Тэгээд акапелла гэхтэр заавал ингээд номхон зулаад бааснууд нь инжээс ингээд сопрано ингээд энэ тэндээс нь дуулах тэр хэв маягийг та бүхэн бас эвдэж чадсан байх гэж би бодож байна. Тэгээд баярлалаа болоогүй дараад нь уйлаа шүү. Тэгээд айгу зөв шийдэл болсон байна. Тэгээд яг надад хамгийн таалагдсан зүйл бол Авьяаслаг монголчууд дууссаны дараагаас бид нэр хэлсэн гэдэг. Та нар зоригтой байсан байна. Зоригтой бараг л хурж чадсан юм уу да гэвэл үгүй хурсан юм шиг байна. Бүгд гоё инээсэн. Бүгд үдсэглэнтэй, ирч хүчтэй Монголын залуучуудын үнэхээр нүүр царай бол та нар өнөөдөр мөн байна. Ямарсан гоё өнгөлөг залуучууд байна. Охтууд бол хөөрхөн байна. Залуучуудын намаатай. Орчин үеийн залуучууд ийм олуулаа ингээд хамтарч ажиллаж чаддгийг та нар үнэхээр харуулж чадлаа гэж бодож байна. Ийм олуулаа тий. Ийм гоё явах. Эв нэгтэй сайхан байна. Сэтгэлээр нэгдсэн чи харагдаж байна. Үнэхээр харагдаж байна. Та нарын ирээдүй бол маш гоё гэрэлтэй. Үнэхээр тий Монголын ирээдүй шиг ийм сайхан гэрэлтэй гэдэг одоо тод жишээ олж харагдаж штэ. Үнэхээр баяр хүргэе. Маш их баярлалаа. За одоо шийдвэрээ гаргах цаг ирсэн. 35 залуу бол эх орны маань ирээдүг өнгөлөх залуус яхаа аргагүй мөн байна. Ойлгомжтой. Тэнцлээ. Ирээдүг өнгөлөх өшөө гоё юмнуудыг үзүүлээрэ дараа. Тэнцлээ. Ийм олон залуучууд нэгдээд ийм сайхан сэтгэлээр юмд хандж байхад би одоо мохоох юм. Тийм үстэй. Тэнцлээ. Олон хүний энерги гэж үнэхээр өөр идэх юм байна өө тий. Тэрийг мэдрүүллээ тий. Тэгээ бүгдээрэнд нь амжилт, аз жаргал, хайр дурлал. Энэ сайхан бүхний хүсэн өрөөгөө 4 тэнцлээ. Гараа барьж байгаа ёстой. Гараад ирээд тэгээд яагаад ч ингэж бахархал төрөөд байгаа. Монголын залуучууд ийм байд юм байна. Эднэрээр тусалж шаарддаг гоё тийм бас боловсралтай. Тэнийг юм нонч дороо гэж хүнээс ичсэн. Монголд акапеллагийн бас нэг шинэ юу нээж байгаа байхгүй. Тийм үнэн. Олон гишүүнтэй хамтлагууд нэлээд олон байгаагийн нэг нь Сён хамтлагийнхан байлаа. Найралтууг Монголдо хөгжүүлэхээр өөр өөрийн үзэл бодолтой энэ олон залуус нэгдсэн нь сайшаалтай. Улам илүү амжилт гаргаарай залуусаа. Та бүхэн энэ болон бусад сонирхолтой үзүүлбэрүүдийг цаг тухайд нь үзхийг хүсэх юм бол Авьяаслаг монголчууд шоуны YouTube сувагт нэгдээрэй.